За ингээд далаагийнхаа нөгөө хажуунаас гараад буцаагаад ингээд зам руу орчлоо. Далаа эргийн хажуудлын одоо нөгөө нэг юуны замаа олох хэрэгтэй байна. Миний харталдаг руу байшингууд байна. Та нар энэ ингээд байшингуудын юг харж ивэл хатантлынхан яард цэвэрлсэн байгаа тий. Тэгээ яг далаа. Гэтэ яг нөгөө энэ далаа иргэн байрнуудын нэг сул тал хүүтэн байгаа, чихэн байгаа гэдэг. Гэхдээ их амар амгалан нам тайван сайхан байдаг байгаа. За нөгөө тал руу харлаа. За энэ тал нь ийм төрлийн хаусууд байна да. Төрлийн хаусууд. Тэгээ өнөөдөр бол гоё өдөр байна. Яг хүүтэн жиш, халуун жиш. Алхахад тухтай. За ингэж явж байгаад нөгөө бас юм төв рүү юун руу орно. Сүрээ за энэ айл бол 5-6 бедрум. Саржин. Тэгээд буцаад нөгөө тал дэшээ яг энэ артал бай. Далаа харсан хамгийн гол нь артлын вью нь их чухал байгаа штэ. Тэгээд амарсан болдог. Агаар гоё. Вью гоё. За энэ ийшиг энэ хаусны энэ айлын шиг нөгөө явганы замын жим гарсан байна. Тэгээд ийшиг ороод үзнэ. Энд юу байна? Би нөгөө утасныхаа юг утасныхаа гар байхгүй учраас ингээ яв. Ийшээгээ юу байхгүй юм шиг байна. За ингээ манай энэ болохоор хүмүүс ингээ хоорондоо ингээ талхаж байхдаа мэдлэл гөрдөг байгаа. Одоо мэдлэг гэдэг бол хамгийн наацхан нөгөө би бинтэйгээ соёлтой зүг болоосон харьцах одоо үйлдэл байгаа. Баргалж мэдлээгүй гэд гомддөө штэ. Энэ хавийн хаусууд болохоо энэ хаусууд байна. Энэ болохоор гой талбайтай хаус байна. Би бол нэгтэй энд хүмүүс ингэж амьдарч болдог гэдгийг бас яриад харуулаа явж байгаа. Тэгээд нөгөө зөв одоо нэг төлөвлөгөөний дагуу системтэй одоо зөв амьдрал гэдэг юм уу та. Гэж аваад өдөр зорилготой өрхийн тулд хичээдэг тий. Ийм амьдрал байж бид нар өнөөдөр бас баталгаагаа явж болж байгаа. За энд болохоор энэ аль засвар хийж байна. Энэ аль засвар байж байгаа бол л хөөчт нэг дугуйна явж байна. За энэ нохоо манай нохоо хуцаж байна. Нохооны ч юм бас ингээд хоорондоо хуцалцаж мэдлдэг байгаа. Би бинтэйгээ дээр. За гэртээ усан фонтантай байна л. За ийшээгээ ингээд сая нөгөө хауснуудаас гарчлаа. Гараад энэ талбай руу
гоод байна. За ингээд дэшгийн талбар орно. Энэ нэг хаусууд барьцсан учраас хүн явах зам энэгээр бас ингээ хаагдсан байгаа учраас явдаг одоо энэ уулын зам руу орох нь амар их чухал байгаа учраас ингээд эндээс ингээд ингэж харагдаж байна. Далайн эргийн зам маань жим болоо гарцсан. Тэ буцаа далайгийнхаа хажуугаар явах гээд надаа нөгөө байшин дундуур яваад тахараас тоохгүй айлал талтаа. Ийшээгээ болохоор энэ бол нийшээ ингэж хааж барих л ёсгүй байсан байна л. За тэгээ нь болохоор замын юм байна. Бааса. Буцаагаад ингээд зам руугаа ингээд за ингээд энэ зам руу ороод энэ айлууд ерөөсөө энэ яг эргээр байгаа замыг ингээд хашаад яатсан байна. Зам болгоныг ингээд хашсан гэсэн. Тэр маань алхаад жоохон өндөрлө очруулаад байгаа тийм. Тэрнээс шатаа ингээд алхаал. Шиг өдөндөө энийг хоёр хүн хаанаас гараад ир. Ийшээгээ буугаад тэр доошоо зам гарсан байна. Эргээр гүн байгаа. Далайн шүүг сонсчээ. Ер нь тэгээ ийшээгээ явсан юм байна. За ингээд энэ спортын талбаас байна. Гүйдэг хөлбөмбөг. За ингээд энд байдаг Дели маркетад юм хаваад өсөж байна. Тэгээд би одоо энд одоо энэ орчмыг энэ тэгээд мэдээж хүн ер нь тэгэл ямар орчинд амьдрах юу өөрсдөө шийддэг байгаа. Тэгээд сонголт бол бидний гарт. Тэгээд зөв сонголтоо гаргаад зөв шийдвэрээ гаргаад тэгээд амар амарлан зөвхөн сайхан амьдрах болох хүсэж байгаа хта. Тэгэхээр одоо зорилготой тууштай ингээл гал бүр хийх ажлыг хийгээл ингээл гоё. Тэгээд хас өстэй хэрэгтэй болов гэж би бодож байна. Мэдээж надад санал нэг хүн байгаа, нийлэхгүй хүмүүс байгаа. Тэгээд өөрийнхөө амьдралынхаа хэв маягаар өснээ ингээд сонголтоо игээд амьдрцгаа юм байна гэж. За тэгээ энэ хүртэл надтай байсан хүмүүс танд баярлалаа. Түр баяртай.